За сайн бацхан. Өнөөдөр Bloomberg Mongolia телевизэн дэрэгт эдийн засгийн клубын зарим гишүүд минь хүрэлцээрээд байна. Бид өнөөдөр засаг ба инфляцийн асуудлаар санал солилцохоор энэ цуглаад байна. 3% үүний ашиг гэдэг ийм модель ажиллуулад тэгэнгүүт эрэлтэн эн чинь 46 мянгад хүлэхгүй байх юм би зүг. Эсэргүүцэж байгаа ядаж сөрөг хүч нь төсвийн доктортой айлын зөвлөлийн зөвлөмжийг бариад за энэ их хурлын байгууллага ингэж зөвлөмж өгсөн байна. Танаа юм чи яагаад зөрөөд байгаа юм гэж асуудж байна гэдэг чинь сонгуульд ялцсны дараа засгийн газар чинь нөгөө мөрийн хөтөлбөр нь яаж боловсруулах вэ гэдэг аргачлалаа байхгүй хязгаар байхгүй. Тэрэн дотор юу тусгаж болж байгаа. Төсөв хийх үедээ одоо үр дүн суурилсан төсөв гэж маш олон жил ярьж байгаа боловч энийг яг үр дүнтэй хийж ийнэг үү? Энд дээр нь шалгах механизм нь юу гэдэг юм бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг ур чадвар нь ямар гэдэг юм бол энэ өдрийн амгалан ялтгыг тавхны. Өдрөмд За саяхан үндэсний статистикийн хорооноос оны эхний 4 сарын тоо мэдээлэл танилцууллаа тийм ээ. За энэ дотроос бидний анхаарал татж байгаа үзүүт бол мэдээж хэрэглээний үнийн индекс оны эхний 4 сарын байдлаар 10.1% гарсан байна. За өнгөрсөн оны мөн үед бол 8.6% байсан байна. Тэгэхээр мэдээж өнгөрсөн олон жилийн тухайд бид болохоор инфляци нэг оронтой тоонд багтаа гэсэн юм зорилттой явж ирсэн. Тэгэхээр хоёр оронтой тоо гэдэг бол аль аль талдаа бас нэг жоохон дохио өгөх үстэй ийм түвшин болж байна. Тэгэхээр хэдүүл энэ талаар эхлээд бүгдээрээ саналаа солилцъя тийм ээ. Дэлхийн банкнаас гаргасан одоо судалгаагаар бол засаглалын индекс гэдэг нэг 6 бүрэлдэхүүн хэсгээс хамаарсан юм индекс байгаа даа. Тэгээд энэ дээр бол инфляцтай засаглал нь хэр их хамааралтай байна гэд дэлхийн нэг 90 орчим улсад хийсэн судалгаагаар бол засаглал сайтай улс орнууд дээр бол инфляц нэг оронтой тоонд байд юм байна. Засаглал муутай болоод ирэхээр инфляц нь өндөр байдаг бас ийм хамаарлал байгаа. Тэгэхээр энэ инфляцийг нам дор түвшинд барихад төв банкны оролцоо чухал байна. За дээрээс нь одоо эдийн засгийн одоо өсөлт хөгжлөлтөн дээр бол гол анхаарлаа хандуулж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яам байна, сангийн яам байна. Төр засгийн эдгэр бодлогууд маань уялдаатай хэрэгжижээж энэ засаглалын асуудлуудаа бас суурь асуудлуудаа сайжруулж дараагийн одоо инфляцийг бууруулах зорилтонд хүрэх болов. засаг бол яах аргагүй өнөөдөр манай инфляци маань шалтгаан болчиход байна л да. Засаг гэдэг нь одоо өргөн утгаараа тий төв банк нь засгийн газар нь за тэгээд орон нутгийн энэ удирдлагууч сая энэ огцорж байгаа хотын дарга маань ч гэсэн ингээд инфляцид нөлөөтэй хүмүүс юм аа. Бүгдээрээ нийлээд. Энэс гадна сая дөрөвчийн би зүгээр ярьж байгаа гэдгээр чи нэмээд хэлэх гээд байгаа юм. Манай энэ засаг эдийн засгийн бүтэц дотор өөрөө инфляцийг өдөөдөг ийм хэсгүүд байна. Бүтцүүд удаан олон жил амьдарчихлаа энэ чинь. Монголын эдийн засгийн одоо энэ ялангуяа хөдөө аж ахуй хүнснэн дээр ч гэнүү те ер нь нэг ийм картелийн сонин системтэй бий болчихлоо. Удаан олон жил тогтцсон компаниуд уул нь сайн юм шиг боловч тэр компаниуд чинь ерөнхийдөө л нөгөө бараа бүтээгдэхүүнээ ерөнхийдөө хянаад эхэлсэн. Мэргэжилтнүүд, яамдууд нь одоо дотор нь ингээд солигддоггүй. Дарга зэргүүд нь мэдээ солигдоход нөгөөдөл чинь байж л байдаг зөв. Нөгөө компанитайгаа маш ойрхон хүмүүс тэр зохицуулт журам зааврыг зохицуулдаг учраас өрсөлдөөн дээр тэд нар чинь саад болоод байдаг зөв. Энийг хамгийн одоо энгийн жишээ нь гэх юм бол хятадын инфляц сүүлийн 2-3 жил одоо манай өргөн хэрэглээний хамаг бараагаа авдаг газар маань бараг 0% яв. Сүүлийн 2-3 жил хэдүүлээ бараг 10% инфляцтай. За 8-9%. Тэгэхээр ингээд бидний энэ хооронд ингээд ийм том зөрүү яваад байгаа байхгүй. Мэдээж хойно дайм болж байна. Тэнд хэцүү байгаа. Гисэн ч гэсэн тэдний инфляцтай бид нар дөхөө яваад байгаа байхгүй. тий 10% гэдэг бид нар сайн ойлгох хэрэгтэй. Headline инфляц буюу нөгөө улсын албан ёсоор нөгөө хэрэглээний үнийн индексээр тооцож байгаа инфляц. Тэгээд нөгөө Монгол банк бол байнга юу ярьдаг вэ гэхээр бид нар нийлүүлэлтийн гаралтай инфляцид оролцохгүй. Бид нар эрэлтийн инфляцаар тохируулна. Онлын хувьд ч тийм. Бид нар чинь мөнгөний бодлогоор дамжуулаад эрэлтээ удирдах замаар тэгээд энэ ялгааг яах юм бэ? Аль нь нийлүүлэлтийн, аль нь эрэлтийн ингээд ялга гэдэг бол үнэхэр хүнд тасгал болно хэцүү. Тийм учраас нөгөө суур инфляц тоосдог байхгүй. Тэгээ суур инфляц чи одоо бол headline нийт инфляц чи 10 байхад суур инфляц нь 6% тавьж байгаа. Буюу нөгөөх нийт эрэлт чинь яг жинхэнэ нийт эрэлтээс үүсэж байгаа инфляц нь 6. Үлдсэн 4 нь бол цаг зуурын шин чанартай. Нефтийг цаг зуурыгээ ботчих. Шатхууныг тэгээд маха хасаад энэ хоёр гол юм хасаад суур инфляц бид нар тооцож байгаа шүү дээ. Тэгээд ахад 6% тавьж байгаа. Тэгэхээр нөгөөх та бүхний ярьсан бүх зүйл ер нь бол ингэж багж байгаа. Нийлүүлэлтийн гаралтай гэдэг нь 10%-ийн 4%. Нөгөөх зол жаргал ерөнхийлөгч ярьж байгаа нийт эрэлтийн гаралтай
энэ чинь угаасаа төсвөөрөө дамжаад, мөнгөний бодлогоороо дамжаад инфляц бий болно, тэр нь ойлгомжтой гэдэг нь 6%. Тэгэхээр яг нөгөөх 6-аас 8% гээд зорилт тавьсан мөнгөний бодлого болохоор жоохон юу байгаад ах шиг байна. Хитрхи агрессив биш байна, инфляцтайгаа тэмцэхтэй. Тэгээ 4-ээс 8 нэмэх хас 2. Тэгээ агрессив биш байгаад ах шиг байна. Манай инфляцид нөгөө гол нөлөөлдөг суур 3 хүчин зүйл байна шүү дээ. Түр шатхуун, цахилгаан эрчим хүч, дулаантай, тэгээд хүнс. Тэгэхээр за импорт тал дээр одоохондоо нөгөө түр шатхуун мэн те арай тогтвортой байна. За хүнсэн дээр асуудал гарсан. Цаана хүлээгдэж байгаа цахилгаан дулаан гэдэг инфляцийг үдээж болцсон хүчин зүйл байж байгаа. А гэтэл шийдэх ёстой бид нар те. А гэтэл тэрийг шийдэх ёстой байтал бид нар өөр асуудал дээр инфляц үүссэн явж штэ. Зохицуулж болох асуудал дээр хүнсний инфляц дээр. Тэгэхээр энийг их хурл ярих хэрэгтэй байхгүй. Манай өөрөө эдийн засгийн онцлог маань өөрөө удирдлагын чанартай учраас нөгөө тогтвортой хангааны нийлүүлэлт байхгүй шүү дээ тийм. Ялангуяа үр тариа махан дээр. Тэгэхээр энийг яаж тогтвортой нийлүүлэлттэй болох вэ гэдэг механизмыг их хурл өөрөөсөө ярих хэрэгтэй. Тэгэхээр энэ нэг удаа энэ системийг 1 жил бий болохгүй учраас 1 жилийн төсвүүдээр яригдахгүй тийм. Бараг 5 жилийн бодлого засгийн газрын мөрийн хөтөлбөр дээр яригдсээ тэр тогтвортой нийлүүлэлтийн систем бий болно тийм. Тэгэхээр энэ системийг их хурлан санаачилж ингэж өөрөөгч хийлгэхгүй бол богино хугацааны институт бол энийг хийхгүй мэн. Энэ суур зохицуулж болох инфляци баг түвшинд аваачичаад оронд нь бид нар суур цахилгаан дулааны эрчим хүчийн өсөх замаа те эрчим хүчний зохицуулах зөвлөлийн нөгөө үн тохирогддог энэ бодлого явуулах хэрэгтэй. Ийм байдлаар нөгөө үнийн өсөлтөд удирдлагатай гэдэг юм уу те бодолтой жолоодлоготой ингэж явуулах хэрэгтэй болов гэж бодод. Тэгэхээр мөнгөний бодлогын зүгээс бол сүүлийн 4 улирлын туршил бодлогын хүүгээ бол бууруулаагүй одоо харьцангуй хатуу бодлого барьсан гэж бол ойлгож байгаа. Мөнгөний бодлогын хүү бол 12% дээр бол тогтсон байгаа. За бусад улс орнуудын нөхцөл байдлыг харахаар одоо эдийн засагт нийт одоо макро эдийн засагт байгаа докторгүй бус байдлын индекс бол харьцангуй нэмэгдэж байна гэдгийг бол дэлхийн улс орнууд хэлж байгаа. Энэ дээр бол бас л инфляцийн эрсдлээс сэргийлсэн мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлж барих бас иймэрхүү чиг хандлагууд бол байна. Тэгэхээр мөнгөний хатуу бодлого хэдийгээр барьж байгаа боловч инфляцийн одоо энэ өсөлтөд бол бас дангаараа одоо хангалттай сайн нөлөө үзүүлж чадахгүй байна. Энэ дээр бас бусад хүчин зүйлүүд байгаа гэдэг бол дурдах хэрэгтэй. Бас энэ инфляцид нэлээд нөлөө үзүүлдэг хүчин зүйл нь болохоор эдийн засгийн бүтцийн асуудал байгаа гэж бол харж байгаа. Тэгэхээр уйл уурхай гээд нэг түүхий дүнээс хамаарсан одоо инфляцтай одоо бүтцтэй эдийн засагт бол одоо түүхий дүнийн савлгаа бол нэг бол төсөвт нэлээ өндөр одоо орлогыг авчирдаг. За түүнийгээ дагаад зардал өсдөг. Зардлын энэхүү өсөлт нь бол бас инфляцийг дэмжих хүчин зүйл болоод байгаа учраас шалтгаануудыг нь ялгаж салгаж ойлгоо. Тэгээ тэр тус бүр дээр нь бодлогын арга хэмжээнүүдийг бол авч явах нь зөв баха гэсэн ийм байр суурьтай байгаа. Яг үнэндээ мөнгөний бодлого сүүлийн 12 сар бодлогын үгээ 12 дээр ингээ гацаагаад хатуу явж байгааг гэж хэлж байгаа боловч эн чинь мөнгөний бодлого чи өөрөө урьдчилж хардаг бодлого байхгүй. Өнгөрсөн юмд хариу үйлдэл хийдэг бодлого биш. Хүмүүсийн хүлээлтийг урагшаагаа харж хийдэг бодлого учраас яг үнэндээ мөнгөний бодлого дээр бид нэлээд алгуурталцсан. Тийм учраас энэ суур 6% инфляцтай тэмцэх хэрэгтэй. Тэмцэхдээ төсвийн тэлд бол айхтар өндөр байгаа. Төсвийн зарлагаар хэмжигдэх юм бол тий. 3 жилийн өмнө бид нар 10 их найдын төсөв ярьжсэн бол одоо бол 30 их найдын төсөв ярьж штэ. Тэг чин нийт хэрэглэлтийг зүгээр л өдөөч. Юмны үнийн өсөлтийг зүгээр л бий болгох. Тэгэхээр энэ мөнгөний бодлого бол энийг хараад тэр суур инфляцаар хэмжинэ үү, нийт инфляцаар хэмжинэ үү тэрнтэй тэмцэх хэрэгтэй. Тэр дээр л идэвхтэй төв банкны ерөнхийлөгч бол суур инфляцийг 4% дотор авчих хэрэгтэй гэж тэмцэх хэрэгтэй байхгүй. Санаа миний 4-өөс ч бага болох хэрэгтэй. Ягаад тэгэхээр инфляц дургүй хүн бол инфляц дургүй л байдаг. Хөгжсөн орных бол 4% бол маш өндөр шүү дээ. Тэгтээ яг хөгжингөө орны, хөгжиж байгаа орны зовлон бэрхшээлүүд байна. За мэдээж тэр нэг ханган нийлүүлэлтийн сүлжээн дээр бол яаж хийх вэ гэдэг дээр олон улсын байгууллагын өгсөн зөвлөмж байгаа. Миний хувьд бодож байхад хүнсэн дээр яаж яах гэхээр бид нар сүүлийн 20-30 жил одоо нөгөө дутаад байгаа нийлүүлэлтийг зөвхөн change гэсэн нэг ганцхан зүйл дээр авчид бүх хичээл нөгчөд байгаа байхгүй. Тэгэхээр тэр мэн эрсдэлтэй те нөгөө одоо гал хамгаалагчаар бол унтарч болдог. Гэтэл тэрийг нөхөх дараагийн хувилбар биднэрт байхгүй. Тэгэхээр цагуураас хамааралтай ийм олон хүчин зүйлтэй нөхцөл бид нар тэр зөвхөн change гэдэгээс гадна олон улсын байгууллагын зөвлөд манай улсын цагаараа нөхцөл одоо эдийн засгийн нөхцөл нийцсэн ханган нийлүүлэлтийн ийм тогтолцоог бий болгочих юм бол бид нэр эрх чөлөөтэй инфляцийг урьдчилаад харж болох байхгүй. Ийм л санааг хэлэх гээд. Тэгээ нөгөөтг ийм зохицуулалттай
үнийг бий болгох бол ер нь бол нөгөө эдийн засгчид бид нар юу гэж боддог гэхээр хувийн сектор өөрөө энийг шийдэх ёстой. Хавар махны үн өсдөх нь ойлгомжтой. Намар махны үн буурдаг нь ойлгомжтой. Энэ зөрүүн дээр change бид нар юу гэж нэрлэх нь хамаагүй. Энэ хувийн сектор өөрөө эндээс ашиг олоод орж ирж явах ёстой. Тийм учраас өөрөөр хэлбэл хөдөө аж ахуйн сайд нь хөтөлбөрөөр хэрэгжүүлээд төв банкнаас зээл аваад махны нэмүүлтийн сүлжээг ингэж юу яана гэдэг бид нар зөндөө оролцсон. Ярангуяа үр тариан дээр, махан дээр, барилгын материалууд дээр ийм зүйл бол ер нь бол Монголын нөхцөлд бол нөгөө институт суул, moral hazard-ийн асуудал зөндөө байдаг учраас ер нь бол энэ дээр зохицуулт хийхэд бол асар хүнд юм байна. Хувийн ашиг сонирхлууд асар хүчтэй орж ирдэг учраас хүнд дэвшээ. Энэ юм байхгүй. Эрэлт чинь маш тодорхой байгаа байхгүй юу? Нөгөө сая 500 мянган хүн чинь баримжаагаар энэ хаврын саруудад заяа те 16 мянган тонн махал иддэг заяа. Бэшээ доошо тоо байхгүй заяа. Ерөнхийдөө л энийг одоо тооцчихж байгаа шүү бид нар зөв амархаа хэцүү юм биш байхгүй. Одоо харин энэ 16 чинь нөгөө нүүдлийн мал аж ахуйгаас жигд хэрэглэн дээр ирэх ёстой шүү дээ. Тэр хин нэг нь нөөцлөн зөв. Тэр нь хувийн сектор ер нь бол нөөцлөдөг. А дээрэс нь төр бас нөөцлөдөг зөв. Одоо харьцааг идүү гэдэг л асуудал байхгүй. 50% нь хувийнх байна уу? 80% нь хувийнх байна уу? Энэ харьцааны л асуудал байна. А энэ хооронд харин үнийн өсөлтийг уулна нөгөө мөнгөний үнц нь биш үү? Нөгөө одоо инфляц хүүгнийхээ тэр төвшөндөө явал хэдүүлээ тэрийг эрүүл гэж үлээж авах гэдэг байхгүй. А 60-70% өсчихөө чинь наа чи хаа нэгэн газар үнэхээр нэг чиний хэлдэг нөгөө moral hazard дотор нь янз бүрийн болцсон юм биш үү наадах чинь те. Хүн амьтан хооронд ингэсэн юм биш үү? Картелүүд догорцгооцсон юм биш үү те? Одоо нэг хавар намраас хаврын хооронд ийм юм үүсгэсэн юм биш үү? Тэгээ саяын яг энэ жилийн одоо 26 оны саяын болсон кейс ингээд эхнээс нь ахвалаа дуустал нь ингээд үзэх юм бол миний бодлоор зөвхөн нөөцөл одоо хувийн хөвшил мэдээж нөөц барьсан байгаа. Хувь хүн өрөх гэр аж ахуй нэгж тэр нөгөө махны олон одоо яам цехны бүгдээр л нөөцөлдөг штэ энэ чинь. Гэрээлцэн ч байгаа. Тэр эдгээр форвард гэрээнүүд хийсэн байгаа штэ. Энэ гэрээнүүдээ хийгээд биелүүлж яхад манай төрийн оролцоонд 5,000-аар тооцсон юм байна. Нодлон 8-ыг хийгээд ихтүүлсэн гэдэг байгаа. Тэр нь бас жоохон ойлгомжгүй. Гэхдээ ер нь бол ихтүүлсэн юм байна. ихтүүлдэг. За тэгээд энэ жил 5 болгосон юм байна. Тэгсэн чинь 5 нь бас дутцсан юм байна. Гэж одоо ойлгогдож байгаа байхгүй. Хувийн секторын тоогоо бид нар мэдчихэж байгаа бол нөгөө энийгээ нэмэх ёстой шүү дээ зөв. Яг бол хувийн секторыг одоо их нөөцөл, бага нөөцөл гэж бид нар шахаж чадахгүй шүү дээ төр зөв. Нөөцлөх нь ойлгомжтой. Тэгэхээр хувь хэдийг нөөцөлж байгаа тэрийг хараад төр тэгвэл 16 мянгаас чинь тэр дутах юм байл гэсэн энгийн арифметик уулна байна. Энд дээр иймэрхүү юун дээр хоёр асуудлыг бид нар аягуулсаа ялах хэрэгтэй. Мах нөөцлж байгаа гэдэг зорилгыг нь бид нар маш тодорхой хэлэх хэрэгтэй. Эмзэг давхаргаа хамгаалах гэж байгаа мó? Эсвэл махны үнийг тогтворжуулах гэж байгаа мó гэдэг. Энэ чинь шал өөр хоёр зорилго байхгүй юу? Миний ойлгож байгаагаар бол мах нөөцлж байгаа бол эмзэг давхаргыг хамгаалах гэж оролдож байгаа оролдлого. Нийгмийн шинжтэй арга хэмжээ. Түүнээс биш махны үнийг тогтворжуулах гэж байгаа зүйл биш. Махны үн бол хувийн секторууд өөрсдөө нөөцлөөд яаж гарна уу? Одоо тоглолтын хувийн секторыг бид нар буруутах аргагүй байхгүй. Эрэлт ийм өндөр байхад тэр хүмүүс ч үнэ өсөхийг л бодно шүү дээ. Нөөцийн махаа шууд тавьж өгөхгүй шүү дээ. Мах өндөр байхад нь л нөөцийн махаа баг гаргаж байгаад ашгаа олно шүү дээ. Тэгэхээр энэ дээр ийм хоёр ялгаатай юм байгаа. Энийг ялгаж ойлгох хэрэгтэй. Нөөцийн мах бол миний ойлгож байгаагаар бол махны үнийг зохицуулах зорилт бол биш гэж би дотроо бодоод байгаа байхгүй. Халамжийн биш гэдэг зүгээр миний зүгээр хажуунаас чинь зүгээр комент юу юм гэхээр нийлээд нэг зах зөө. Тэгээд энэ дотор үнэтэй хямдхан бараанууд байж энэ зүг. Тэгээд энэний эрэлт нь одоо юу гэдгийг ихтэх юм бол нөгөөдгийнх нь өсөн ч гэдэг юм уу энэ чинь хоорондоо нөлөөлдөг ингээд сувгуудтай тий. Одоо тэгэхгүй тэгэл үхрээ болоод гахаач гэдэг юм тийм юм байхгүй шүү дээ. Энэ чинь гахаач ч өсөн шүү дээ. Энэ чинь комплементари бараанууд чинь бие бинийгээ дагаал явчих шүү дээ. Тэнд нэг тийм одоо юу гэдгийг бизнес хийж байгаа хүнд бол тэр чинь үхэр өссөн юм уу гахаагаар нэмчихэл гэж байгаа шүү дээ. Энэ чинь авчирдаг үн хэд байснаас үл хамааран эрэлтэн байгавал нөгөө үнээр нь л өхөл бодох учраас. Тэгэхээр хувийн хөвшилд бол миний бодлоор тийм үнийн одоо юу гэдэг халамжийн бодлого бол ерөөсөө биш байхгүй юм маань. Бид нар үнэхээр хямдхан тэр сегментийн махыг бид нар ингээ бэлдээ тавьсан байна. Энэ өөрөө нийт үнэнд бол нөлөөлнө. Тэр хэсэг нь бол одоо макро төвшөнд бол сонирхолтой хэсэг нөхгүй тий. Тэр нийт үнэнд яад нөлөөлж байгаа нөөц маань тий. Чиний яриад байсан болохоор халамжийн хэсэг одоо тэр өнөөдрийнх шиг тэр одоо юу гэдэг өнөөдрийн тэр 10 хэдэн мянгаар ингээд нэг очрлуулад
өгж штэ тий. Тэрийг магадгүй тэгж биш тий. Нөгөө зорилт бүлэглүүгээ явуулсан бол магадгүй илүү оновчтой болох болов гэж би өнөөдөр өглөөл тэр зургийг харцгалт гэж бодож илээ л да. Бид нэр эдийн засгчтай юм чинь нөгөө том зургаар нь юм харах туртай шүү дээ. Том зургаараа бол энэ улс чинь уул уурхай даамгсан улс. Голланд өвчнөд өртөмтгий. Голланд өвчнөө илрэл одоо махаар гарч байгаа. 1 кг мах $8 болж штт. Тэр чинь нэлээ хөгжсөн оронд ч $8 мах идэхгүй штт. Бүр маш үнэтэй мах л $8 идэв штт. Тэгэхээр ч юм бол энэ улс чи өөрөө том зургаараа Голланд өвчнөөр өвдсөн. Энэ эдийн засгч өөрөө тэрний илрэл нь хурц илрэл нь өнөөдөр махаар гарч байгаа. Чикагогийн биржийн үн чинь $5 гэж. $20,000 явж явдсан. Тэгээд яг одоогийн биржийн үн $20,000 шүү дээ. Тэгээ ингээд та бүхэн Голланд өвчний илэрлийг өөр юугаар харах вэ гэхээр орон сууцны үн байна. Энэ бол тодорхой жишээ шүү дээ. Улаанбаатар шиг ийм хотод сая долларын орон сууц байна гэдэг чинь бол зүгээр толгойд багтахгүй юм шүү дээ. Метр квадрат нь $3,000 гэдэг чинь бол маш үнэтэй газрын үн шүү дээ. Тэгэхээр бол энэ улс бол том зургаараа бол Голланд өвчнөд өртсөн. Орон сууцны үн дээр ч гэсэн бид судалгаа хийгээд харж байхад орон сууцны үнийг бас өдөөж байгаа хүчин зүйл маань бол энэ засаглалын асуудал байгаа. Одоо юу байгаа 6% хүүтэй зээл гээд энэ бол ипотекийн 8% хүүтэй зээл бол 13 оноос хойш хэрэгжиж эхлэе. Бас барилгын салбарт нийлүүлэлтийг нэлээд бас нэмэгдүүлсэн юм эерэг нөлөөллүүд байсан. За тэгээд тухайн үед яг орон сууцны зээл өндөр байх үед өрхүүд орлогынхоо нэг 35-40 орчим хувийг бол зээлийн төлбөртөө төлж исэн юм бэл. Гэтэл нөгөө 6% гээд нөгөө 8% гээд ингээ хязгаарлалт хүлээлт үүсгэчихээр энэний цаана бол байрны үн өсөж эрэлтийн нэмэгдүүлээ хийчих. Тэгэхээр энэ манай засаглалын шийдвэрээс болоод байрны үнд бол ингээ зохиомлоор өсөж. Тэгээд энэний цаана нэгдсэн инфляц зүү. Одоо 15 оны инфляц чинь 2%. Ипотек 8%. Тэ 6% нэмэгдэлтэй байж тань юм чинь. Тэгсэн чинь сая 10 жилийн дараа юу болсон гэсэн чинь ипотек 6% инфляц 9%. Сөрөг бодитгүй. 3% үүний ашиг гэдэг ийм модель ажиллуулад тэгэнгүүт эрэлт нь эн чинь 46,000-д хүрлэхгүй байх юм бэ зөв. Эн чинь тийм ашигтай юм бол тэгээд 46,000 хүрчихэд тэр эрэлтийг харин буулгах юм уу гэсэн чинь урьдчилгааг багасгах гэх юм бид одоо ерөнхийд. За энийг бол би тэгэхээр энэ бол яг системийн эрсдэл, засаглалын эрсдлийн асуудал байна. Тэгэхээр одоо яг энэ бодлого боловсруулж байгаа талууд маань нэгдсэн байдлаар уулзаж энэ бодлогуудаа уялдуулдаг механизм манад ерөөсөө байхгүй байна. Одоо Төв банк бол Төв банкныхаа л асуудлыг яриад ингээл хамгаалтын байр суурьнд очиж байгаа. Сангийн ам бол бас нэг тийм байр суурь. Бүгдээр ингээд тусдаа хамгаалтын байр суурьнд очичоор одоо гол хохирогчт нь бид нар болж тараад. Ард иргэд бид нар тэр ачааг нь үүрээд байгаа. Тэгэхээр бид хэдийн судалгаан дээр бас ямар зөвлөмж өгöd байгаа вэ? Тэгэхээр энэ санхүүгийн зах зээлийн хөгжил чинь эдийн засгийн хөгжилтөө бас тодорхой суурь болдог хүчин зүйл учраас энэ урт хугацааны юм хөгжлийн төлөвлөгөө гэдэг зүйл одоо бусад улс орнууд дээр бол байд юм байна. 10 жил, 20 жилээр хөгжлийн төлөвлөгөө гаргаад за тэгээд нэг бодлогын өөрчлөлтийг одоо нэг яам тусдаа нэг бодлого гаргаад санаачлаад яваад байх биш. Уялдуулж бие биетэйгээ явдаг нэг юм үндэсний зөвлөлч байд юм уу? Нэгтгэж ярьдаг нэг тийм хэсэгтэй байна. Тэрийг санхүүгийн юу гэдэг доктортой байдлын зөвлөл гэж байна. Гэхдээ санхүүгийн доктортой байдлын зөвлөл маань яг энэ асуудлуудыг хуралдаж байгаа. Тайланг нь бол харж байгаа. Гэхдээ яг энэ нөгөө эдийн засгийн хөгжлийнхоо бусад одоо барилга за эсвэл хөдөө аж ахуй ч юм уу бусад уул уурхай ч юм уу энэ салбарууд та тэр санхүүгийн доктортой байдлын зөвлөл маань өөрөө холбоо байхгүй. Тэгэхээр эдгээр бодлогуудаа уялдуулдаг тийм механизм руу шилжиж ярилцах ийм зөвлөл рүү шилжихгүй л бол би бинийгээ буруутгасан. За одоо би бол Монгол банкны зүгээс байна гэвэл Монгол банкаа өмөрөөл бусдын буруутгал эсвэл төсөв дээр очисон хүн маань болохоор манай төсөв гайг байгаа Монгол банк болохгүй байгаа ч юм. Би бинийгээ ингэж буруутгах хамгаалах байр суурин дээр биш нэгдсэн байдлаар урт хугацаанд эдийн засгийн хөгжлийг яаж харах юм бэ? Бодлогоо яаж уялдуулах юм бэ? Тэгэхээр тогтолцооны үед би арай өөр талаас нь тайлбарлах гэж орлоо. Та бүхний ярьж байгаатай санал нэг байна. Тэгэхээр эдийн засгийн гол үүрэг гүйцэтгэж байгаа Төв банк, засгийн газрын их хурл бүгдээрээ чухал үүрэгтэй. Гарч байгаа шийдвэр нь оновчтой байх хэрэгтэй. За тэр шийдвэрийг оновчтой байлгах гэдэг нь хууль тогтоомжинд хуулигээд баталсан байхгүй 15 зургууд. Тэрэн дотор маш чухал хоёр залт байгааг нь бид нар нэг нь хагас хэрэгжүүлээ, нэг нь огт хэрэгжүүлэхгүй.
Нэг нь болохоор нөгөө өргөн барьж байгаа тэ шийдвэр гаргах гэж хууль тогтоомж нөгөө өртөг зардлын дөрвөн шилгээ хийсэн байна, эрэлт хэрэгцээг нь судалсан байна, гарах үр дагаврыг тооцсон байна гэж байгаа байхгүй. Гэтэл энэ заалтыг төсвийн хүрээний мэдээлэл өрийн стратеги хамаарахгүй гэдэг ингээд төсвийг хамаарахгүй болгоцсон. Тэ? Энэ төсөв бол зүгээр л тоо байна. Тэ? Бодлого байхгүй гэж хэлж шүү дээ. Хоёрдугаарт нэг маш чухал заалт нь одоо орхиод яваад. Хуулийн үзэл баримтлал гэдэг нэг юм байгаа шүү дээ. Тэр үзэл баримтлал дотор хууль тогтоомжийн хуулийн 14.2.3-ыг би нөө саяхан уншижсэн учраас яг энэ залтыг тав хүний хэлээд байгаа зүйлийг хэлээд байгаа байхгүй. Аливаа шийдвэр гаргахаар дараа нь ямар үр дагавар үүсэх юм бэ? Тэрийг тайлбарлаж бичээ гэж байгаа байхгүй. Уг нь. Тэгэхээр орон сууцны одоо 40 мянган орон сууц гэдэг хөтөлбөр их хурлд ороод ирлээ шүү дээ. Гэтэл тэрний чард үзэл баримтлалын тайлбар нь байж ах хэрэгтэй шүү дээ. Энийг хэрэгжүүлэхэд төв банк ямар оролцоотой, тэ ханшны яах юм. Тэгэхдээ энийг бид нар огт хийхгүй байгаа байхгүй. За өнгөрсөн 10 жил одоо өргөн барьсан төсвөрийн мэдээллийг харахаар тэр тайлбарлах хэвээр үзэл баримтлал нь юу вэ гэхээр копид л тавиад. 10 жилийн өмнө бичсэнд нэг залтаа 10 жилийн дараа яг тэр хуваар нь ганцхан өгүүлбэртэй. Тэгэхээр энийг өөрчлөх хэрэгтэй байна. Бид нөгөө бодлогын шийдвэр гаргах гэдэг те тогтолцоо мань ажиллахгүй байна гэсэн. Тэгэхээр бид мэрэгжлийн хувьд энд яриад байна. Яг бодлого шийдвэр гаргах тогтолцоонд бидний яриад байгаа зүйл маань хурж ажил хэрэг болохгүй байна. Гол заалт нь энэ байна. Тэгэхээр хууль тогтоомжийн хуулийн 14.2.3 гэдэг заалт бүх хуулинд байх хэрэгтэй байхгүй юу? Өргөн барьж байгаа их хурлын те одоо орон сууцны санхүүжил, төв банкны төсөв бүх бодлого төр төсөв батлаад энэ төсвийн бодлогыг хэрэгжүүлэхээр дараа нь ямар үр дагавар үүсэх юм бэ те инфляц нөлөөтэй. Инфляцийн нөлөөний нэмэх юм уу, асах юм уу, 0.5 юм уу, 0.6 юм уу. Хууль зүйд бичээгээд заалтанд байгаа мөртөө тэрийг орхицсон. Зүгээр хэлбэр болгоод орхицсон. Нэг нааштай юм нь юу гэхээр инфляц нөгөө 2% дээр бид нар чинь нэлээд утсан шүү дээ. Нөгөө гадаад хүчин зүйлээс болоод 2 жил гар болсон. Тэндээс яг эдийн засгчтай сургамж авсан. Ер нь бол болох юм байна 2% дээр. 2% дээр инфляц 2 жил болонгот хүлээлтэн дагаад 2% дээр ирчдэг. Тэгээд нам дор инфляцтай бид нар чи өнөө хүртэл явж ирж байгаа байхгүй. Одооноос л 10% руу орж ирж сүүлийн 2 жил ингээд байгаа боловч нөгөө засгийн газрын төсвийн тэлж үнэхээр их байсан. Тэгээ энэтэй холбоотой эрэлт нь өдөгдөөд ингээд. Тэнгүү чи эндээс юу болж байгаа гэхээр хоёр сургамж авч байгаа. Нэгдүгээрт нь бага инфляцтай байж болох юм байна. Бага инфляцтай бид нар тодорхой хугацаанд өнгөрөх юм бол хүлээлтийг нь бид нар өдөрчиж болох юм байна. Түүнээс наан нь бол хүлээлт чи 2% шүү гэдэг хүнд 1000 хэлээд ямар ч нэмэр байхгүй шүү дээ. Хоёрдугаарт нь төсөв мөнгөний бодлого уялдаа гэдэг юм хүмүүс айгүй их ярьдаг байхгүй. Яг уялдаа гэдэг чи яг энэ дээр гарч байна. Төсөв тэллээ. 4 жилийн хооронд 2.1 хэд дахин өслөө. Тэгвэл мөнгөний бодлого чинь яг үннийг зөрөөд хатуурах хэрэгтэй байхгүй. Маш хатуурлах хэрэгтэй. Ягаад тэгэхээр мөнгөний бодлогын зорилт чинь одоо шилбэл 2% дээр авчирна гэд зорилт тавьсан байсан бол мөнгөний бодлого чинь яг эсрэгээр нь ингээл дагаад л хатуурах хэрэгтэй. Тэгжиж бид нар нөгөө инфляцаа anchor гэдэг чинь хүлээлтийг өдөртөх хэрэгтэй байхгүй. Тэгээгүй бид нар цуг за төсөв 30% тэлж байгаа бол инфляц нь 6-аас 10% юм байна да гэд дагаад явчихж байгаа байхгүй. Тэгэхээр энийг эвдэх хэрэгтэй болсон уялдаа гэдгийг тэр хоёрт ярьсан мөнгө төсвийн уялдаа гэдгийг бид нар хүмүүс шиг төсвөө дэмжих гэдэг утгаар биш эсрэг явна шүү. Төсвийн бодлогынхаа эсрэг явна шүү гэж бид нар ойлгох хэрэгтэй болчиход байгаа байхгүй. Их хурл арай зөвлөлтөд юм л гэж хараад байна. Гэж бодогдохгүй байна. Бөө нэг оронтой окей. 6 дээр нэмэх нь плюс минус 2. Окей гэд. Ингээд нэг юм үгүй наад чи амар их штий зүг. 6 дээр нэмэх нь 2 гэж 8% инфляц. 8% инфляц гэж чинь зээл гарах болохоор 17 болчих чинь зүг. Өр орлогын харьцааг нь буулгачих юм бол банк бусын зээл чинь 40-50 болчих чинь тийш хамаг хэрэлж яваа зүг. Наад чинь амар штий бүр замбраагүй их штий. Наа чи өрхийн санхүүгийн нөгөө зардал дотор нь ингээд буудаад штий зүг. Тэгээ энэ ачаагийн чинь хичнээн наан бид нар цалин нэмээд юу өсгөөд бид нар барахгүй штий чи зардал нь төрүүлж өсгөөд имийг алдаад байвал наад өрх чинь эсвэл хөрөнгөө алдна те эсвэл зээлээ нэмэн тэр зээл нь сая нөгөө өр орлогын харьцаанаас болоод 40% хүүд 60% хүүд болоод эхлэх юм бол бид нар эндээс гарахгүй штий энэ циклээс дахиад цалин энэ спираль ингээд тэгэхээр хаана буцсан миний бодлоор их хурл маш ойлгомжтой хэлмээр байгаа байхгүй. За хэдүүлээ наад инфляцаа буулгаа. 3%, 4%. Тэгээд энэ төвшөнд ирэхийн тулд энэ бүх эрхүүд чинь байж гэн хаана дутаад байна, ямар проблем байна, инфляц буулгах гэж байгаа шүү дээ. Яг л инфляц буучих юм бол дагаад хөө буухан зөв ингээд олон юмнууд буугаас гадна өнөөдөр миний одоо юу гэдэг хамгийн одоо ойрхон байгаа сэдв хамгийн санаа зовж байгаа сэдв нь юу вэ? Монгол улсын
нийтийн санхүү чинь ер нь бол дамп урдсан зөв. Одоо нийгмийн даатгал чиглэл эрүүл мэндийн даатгал энэ том хуримтлын юунууд схемүүд чинь буруутчихлаа. Өнөөдөр хэдүүлээ дундад цалин дундад тэтгэврийн харьцаа чинь 30%, 35% дээр үрээд ирлээ. Нэгэнт нийгмээрээ одоо ингээ урт насалдаг уулна гоё 90 үеийн ирсэн чинь тэдний орлого нь цэвэр ядуурлын төвшин рүү очдог болчихлоо. Нийгмийн чинь энэ хэсэг нь ингэж унаад байгаа бол ямар төсвөр бид нар энийг хаахгүй штэ. Халамж дээр юу мах цах ягаад бид нар энийг авахгүй. Наадвал чинь орлого нь зардал нөгөө эрүүл мэндийн зардлыг алигаж дийлхэ болж энэ нийгэм чинь удахгүй хан мөрөх юм байна. Энэ цаг хугацааны л асуудал. Өшөө төсөөс бид нар мөнгө өгдөг болцсон. Нийгмийн даатгалын зүрх хаадаг болсон. Их найд, 2 их найд, 3 их найд. Одоо цааш яах? Итгэвтэй төв банкны ерөнхийлөгч бол суур инфляцийг 4% дотор авчих хэрэгтэй гэж тэмцэх хэрэгтэй байхгүй санаа Дөрөвс байгуулах хэрэгтэй. дөрөвс ч багуулах хэрэгтэй. Ягаад тэгэхээр инфляц дургуй хүн бол инфляц дургуй л байдаг. Хөгжсөн орных бол 4% бол маш өндөр шүү дээ. Гэхдээ яг хөгжингөө орны, хөгжиж байгаа орны зовлон бэрхшээлүүд байна. Хэдийн мөнгөний бодлого нь 2-3% инфляц үйлдвэрлээ 5 руу ороод ирэх юм бол би ойлгож ил да манад энэ чинь ингээд шууд импортлогдоод байгаа инфляц байхгүй. Энэ бол бид нар тэр яаж чадахгүй гэдэг нь зөв. Сая нэг шатхууны үнэтэй холбоотой энэ ингээ өсөд ороод ирэхээр бид нар тэр яаж чадахгүй. Одоо энэ эргэж төгрөгөө бид нар яаж энэ дээр хамгаалах уу гэдэг л бодлогын асуудал болчихж байгаа байхгүй. Бизнесүүдийг бид нар яг Тэрэн дээр тулах юм бол хуулиараа бид нар төгрөгийг хамгаалах албагүй байхгүй. Хуулиараа. Хуулийн үг үсгээр унших юм бол яг ханш бүдэг утгаараа орцсон байдаг боловч одоо Монгол банкны зүгээс ингээ харах юм бол уг нь инфляцаараа л мөнгөнийхөө худалдаа авах чадварыг хамгаалмаар байгаа. Тэгээд ханш гэдэг чинь дараа нь ингээд яг ханшийн өөрчлөлтийн 60% нь нөгөө pass through буюу импортын үнд нөлөөлцдөг гэдэг утгаараа бид нарт айгүй чухал байдаг. Тэгээ импортын бараач хэрэглээний дотор айгүй өндөр үүдээ эзэлждэг. Манай төсвийн төлөөлөлт бол жоохон бас хариуцлагагүй байд юм байна гэж харсан. За төсвийн ерөнхийлөн захирагчид байна тий. Тэр хүмүүс яг ямар үр дүнд хүрэх гэж төлөөлөлтөө гаргадаг вэ гэдэг нь бол ойлгомжгүй. Тэгээд төсвийн ерөнхийлөн захирагч тус бүрээр нь өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэл эх оны төлөөлөлтөөр ингээ харьцуулт хийж үзэж байхад нэг зүйл ажиглагдсан. Өнгөрсөн оныхоо гүйцэтгэлийг дараажилынхаа төсөвчүүд авч байгаа. Тэгэхээр энэний цаана бид нар чинь нөгөө хөрөнгө оруулалт, санхүүжилт, бодлогын юмнуудаа уялдуулж хийхгүй байна гэдгийн цаана бас энэ аргачлалын асуудал, хариуцлагын асуудлууд бас байна гэж бол харж байгаа. Тэгэхээр энэ төсөв хийх үедээ одоо үр дүн суурилсан төсөв гэж маш олон жил ярьж байгаа боловч энийг яг үр дүнтэй хийж ийнэг үү? Энэ дээр нь шалгах механизм нь юу гэдэг юм бол тэнд ажиллаж байгаа хүмүүсийн мэдлэг ур чадвар нь ямар байд юм бол за энэ улсын төсвөөс гадна бас нэг хөндөгдөд байгаа асуудал бол энэ орон нутгийн төсөв, тэр дундаа нийслэлийн төсөв байна. 5 жилийн өмнө бол улсын төсөвтэй харьцуулахад одоо нийслэлийн төсөвнийг 4-5% эзэлжсэн бол одоо 5 жилийн дотор энэ маань 2 дахин ихт болж. Сая манай сургууль дээр бас энэ төсөвтэй холбоотой хилцүүлэг болж байхад хөндлөнгийн судлаачдын одоо хийсэн дүгнэлт тайлан дээр юу гэж гарч байгаа вэ гэхээр төсөв бол бас харьцангуй хариуцлагатай болчихжээ, хяналттай болчихжээ зарцуулалт дээр. Гэтэл орон нутгийн төсөв маань өөрийгөө удирдах энэ механизм руу шилжснээрээ бас хараа хяналтгүй юм болчихжээ. Тэгэхээр миний зүгээс бас нэг хэлэх санал нь юу гэхээр энэ төсвийн төлөвлөлт хэсэг дээр ихний ээлжиндээ бол анхаарал хандуулаад тэгээд үр дүнгээ юугаар хэмжих вэ гэдэг асуудал ба. Тэгэхээр одоо KPI үр дүн гэж яриад байна. Гэтэл энэ хэсэг дээр зорилт нь юу юм бэ гэдгээ тодорхой болгочвол тэр зорилт руугаа чиглэмээр. Одоо бол зарим энэ нөгөө төсөв дээр одоо ард талд нь байгаа KPI-уудыг харахаар процесс нийт ажлын 60% явсан, 80% явсан, төсвийнхаа 70-80%-ийг зарцуулсан. Процесс нь бол хэрэгтэй биш. Тэрний цаана тухайн бодлого нь одоо иргэдийн эрүүл мэндийг сайжруулмаар юм уу, өвчлөлийн тог бууруулмаар юм уу, эсвэл боловсролын чанарыг нэмэгдүүлмээр байгаа юм уу гэдэг ингээд үр дүнгээ хэмждэг үзүүлэлт рүү явахгүй бол үр ашиг гэдэг юм уу, эсвэл зүгээр экономи үзүүлэлтүүд рүү яваад байгаа гэсэн үг. Процессыг санхүүжүүлээд байгаа. Гэтэл процессоо биш бид нэр үр дүнгээ санхүүжүүлсэн байдлаар энэ төсвийн одоо төлөвлөлтөө хийх хэсгээр нэгдүгээр анхаармаар санагдаад. Би одоо энэ төсөв одоо энэ хоёр одоо энийг одоо бараг надаас 1000 дахин илүү мэдхгүй л гэдэг юм чи. Би ингээ хажуунаас нь харж штеп улс төрчтэй яг төсвөө ингэж уйж байгааг одоо боон гэж ярьдаг штеп.
чиний сонирхол тэр аймаг дээр бүгдийн сайхан боогоо төшөө тойрог дээр нь тэдэн төгрөг тэдэн ингэсээр наа чи зүгээр хийлгэдэй явчихж байгаа байхгүй. Одоо энэ хийлэгдсэн тоон зориулаад хэдүүлээ орлогоо төлөвлөж байгаа байхгүй. За нүүрс 90 сая. Тэгэхээр энэ өөрөө ингээд анханасаа наад чинь гажиг тогтолцоо биш үү зүг гаж тогтолцоо. Тэр нөгөө намаараа одоо Германы парламентын намууд нь юм тохироод ингээд явдаг ч юм уу Америкийн нөгөө хоёр нам нь хоорондоо сууж хагаад хилцээр хийж байгаа юм тасалж штэ тий. Энэ модель рүү очихгүй бол саяын энэ тойргийн төсөв энэ болгон энэ сайжрахгүй гэдэг биш үү. Энэ миний бодлоор муудаад байх шиг. Шинэ тогтолцоо бол их юу байгаа. Орлого нь нэмэгдээд байхаар надад ч бүр ингэ яваад байна тий. 16 оноос хойш одоо нөөцийн орлоготой болсон зөв 15 оноос хойш нөөцийн орлого нь асар том болсон. Одоо төсвийн орлогын 20% нь зөвхөн нөөдөөс орж ирдэг болсон. Одоо ингээд амар их кэштэй болсон. Дээрээс нь одоо уул уурхай жоохон дэлгэсэн чинь бас зөндөө кэштэй болсон зөв. Тэгэд одоо энэ болгоны чинь хэдүүлээ улс төрчтэй сахилгууд нэхэн хүлээх юм бол бүтэхгүй байх үү зэ. Надад чинь нэг тийм сахилгуудтай хүмүүс биш. Харин дөрөвчийн хэлдэг инфляцийн нөлөөллийн дооцож байгаа за 2-оос илүү инфляц байхгүй шүү. Гэт ингэж тохирчгаад тэгээ цаашаа явбал хэдүүлээ өөр юмнууд руу хүрэх баг. Нөгөө макро эдийн засгийн төсөөллийг манай төсвийн тогтвортой байдлын зөвлөл боловсруулж хараад тусаар энэ арай нэг ахицуулж байгаа. Одоо дараагийн нэг алхам нь юу гэхээр бидний тэр боловсруулж байгаа макро эдийн засгийн төсөөлөл минь илүү нөгөө институционал болох хэрэгтэй. Бид нар одоо зөвхөн зөвлөлийн гишүүд өөрсдөө боловсруулаад байгаа. Тэгэхээр дараа нь одоо нөгөө төсөв хэлцэж байгаа шатанд манай зөвлөлийн өгж байгаа дүгнэлтийг яаж хүлээж авах вэ, яаж хилцэх вэ гэдэг шат нь үндсэндээ байхгүй гэсэн. Тэ? Зүгээр нөгөө гишүүд уншаал өнгөрч байгаа байхгүй. Уншчаад гишүүд энэ ч хэрэгтэй санаа байна гэвэл тэрийг авч санал хураалгана тий. Хэрвээ аль нэг гишүүн санал гаргахгүй бол тэгээ зүгээр л цаасан дээр байгаа дүгнэлт болоод өнгөрнө. Ийм нэг хэрэгжүүлэлтийн тал дээр. Жил болгооч чаас. Ийм зузаан цаас. Тэгээд төсвийн тогтвортой байдлын зөвлөл дээр маш том эерэг алхам хийгдсэн. Тэр нь их хурал дээр харагддаг. Юу гэхээр өмнө нь бол сангийн амнаас өөр санал очтдгүй байсан байхгүй их хурал дээр. Тэнгүүч нь одоо эсэргүүцэж байгаа ядаж сөрөг хүч нь төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн зөвлөмжийг бариад за энэ их хурлын байгууллага ингэж зөвлөмж өгсөн байна. Танаа юм чи яагаад зөрөөд байгаа гэж асуудж байна гэдэг чинь тэр нөгөө л хүлээлтийг өдөрдөх нөгөө л төсвийг сахилгатай болгох гэдэг дээр асар том алхам бол хийцээ. Одоо институционал болгоод төсвийн бодлого нь төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс уг нь механизм нь бол айгүй эрүүл штэ энэ чинь. Юу гэхээр бид нар таамаглалыг хин нэгнээс авахгүй эднийхээс авнаа. Эднийхээс таамаглал авангуудаа эдийн засгийн хөгжлийн яам Тэрэн дээр боловсруулалт хийгээд сангийн яамтайгаа төсвөө гаргаж ирээд өөрөөр хэлбэл сангийн яам бодож байгаад өмнө байсан нөгөө сангийн яам харж байгаа за ДНБ-ийн өсөлтөд юм шүү гэдэг тэр нь орон зайд байхгүй болцсон байхгүй. Уг нь бол тэгэхээр эрүүл алхам бол хийгдсэн. Одоо бол институционал болох хэвээр хараат бус судалгаач нараас юуг нь авч явах хэвээр. Тэгвэл тэрэн дээр нөгөөх бас л орон зайнууд байгаа. Ягаад проблем их байна. Би яг наад чи үүндээ бид нар бол одоо юу гэдэг нэг одоо юу гэдэг ингээд 100 проблем байгаа гэвэл магадгүй хоёрын шийдсэн болов. Энэ цаана одоо сая энэ тендер мендер энэ тоо энэ самбар одоо юу гэдэг тендерийн төвлөрөл одоо тэр хувийн компаниуд улс төрчдийн оролцоо тэр авилгал одоо өөр бусад 80 төрлөөр нь төсвөө задлаад үзэхээр наад чинь манай улс төрийн тогтолцооноос гараад байна шүү дээ. тэгээ нөгөө тэг ямарваа нэг энд бид нар юу ч өөрчилж чадах. Их өөртөө чинь 83 юм бичээд тэрийг заавал уншлаа гэд яг үндэ наад төсвийн чанар нь сайжирсан юм уу? Тэгээ сайжирна байх. Тэгээ нөгөө яагаад тэгж байгаа вэ гэхээр энэ тогтолцоо бэхжээд ийм хараат бус хүмүүс ингээд дуу хоолойгоо оруулдаг төлөвлөлтөнд оруулдаг болчих юм бол нөгөө миний яриад байгаа мөнгөний бодлого төсвийн бодлого хоёрын уялдаа буюу зөрж явдаг тэр тогтолцоо чинь бий болох байхгүй. Бодлогын хүч өөрөө айгүй зөв механизм мөн үгүй юу? Мэдрэмтгий ийм механизм мөн үү гэвэл Монгол банкныхан бол yes мөн штэ гэж хэлнэ. Би бол үгүй гэж бодод байгаа. Яагаад тэгэхээр бид нар мөнгөний нөөц мөнгөний өсөлт бодлогын үгээс мэдэрж байгаа мэдрэмж нь маш өөр байгаа байхгүй. Чангалангууд нөөц мөнгөний өсөлт айхтар унж байгаа юм ерөөсөө юу ч байхгүй. Тэр чинь нөгөө хажуугаар нь бид нөгөө ханшаа ингээ байнга бодостой учраас Монгол банк ханш руугаа ороод зохицуулах гад ингээд идэх учраас бодлогын хүү нөөц мөнгөний өсөлт хоёр ч өөрсдөө юм сөрөг хамаарлал уг нь байх хэвээр тэр нь байхгүй болцсон гэж би хараад байдаг байхгүй. Тэгэхээр бидний шилжилт бол юу вэ гэхээр бодлогын өөрөөгөө шилжсэн боловч одоо нөгөө бусад арга хэрэгслээрээ давхар яаж байгаа нөөц мөнгөний өсөлтөнд зохицуулт хийх хэрэгтэй. Зөвхөн бодлогын хүн дээр найдаж болохгүй юм байна. Яагаад тэгэхээр сүүлийн 12 сард 30% өсөж байгаа
нөөц мөнгөний өсөлтийг бид нар мөнгөний хатуу бодлого явуулж гэж хэлэхэд тэр бол жоох хэцүү байна. Бодлогын хүү өөр юм бэ. Бодлогын хүү жоохон дүлий гэж одоо би чи хэлээд нь шүү дээ зөв. Тэгэхээр бодлогын хүү хэзээ дүлий болчиход байгаа юм бэ гэхээр сая инфляц өндөр болчихоор дүлий байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр саяын дөрвийн одоо эн чи зөөлөн бодлого болчихлоо шүү дээ. Нэг өдрөөс одоо хэдхэн хоногийн дотор л зөөлөн бодлого болчихлоо шүү дээ. Албан ёсоор хасах хүүтэй. Төв банкны үнд цаасны хадгаламж нь хасах 0.1 хүү болчихлоо шүү дээ. Тэр маань цаашаа яг яах вэ гэхээр удахгүй гайг. Тэр хүртэл тэгээд хасахтайгаа явал магадгүй нэмэгдээд яваад байж чадахгүй наад хадгаламж чинь наад 12 их 80 төгрөг чинь зөв. Хөрвүүлт хийгдвэл яах вэ? Тэр энэ олон асуултууд чинь наад бодлогын хүү уулна хариулах гээд байгаа байхгүй санаа. Гэт ганц бодлогын хүү биш ээ. Наад төв банкны бодлогын одоо юу хуулийн 10-д байдаг шиг санаад байгаа юм. Мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслүүд гэдэг. Нэг банкуудад зээл өгөх гэж байгаа байхгүй. Хоёр гээд ингээд явдаг байхгүй юм чи. Тэгэхээр энэ хэрэгслүүдээ хэрэглээч та нар. Энэ хэрэгсэл чинь бэлэн бэ штэ. Хуулиар зааж хэдий ямар хүүтэй хизээ хаана хинд өгөх нь та нарын бүрэн эрх штэ юм чинь зөв. Хамгийн урт хугацаа чи 20-50 штэ. 20-50 штэ. Хамгийн урт хугацаа. За тэгвэл 20-50-аас мессеж авъя гэдэг бид нар үзэхгүй юу? Хамгийн дээр 20-50 тавьж хагаад тэгээ доотлолт нь 20-30 байсан юу? Одоо байхгүй болсон. 20-30. Тэгээ дараа нь нөгөө 5 жил. Тэгээ дараа нь мөрийн хөтөлбөр, тэгээ мөрийн хөтөлбөр жил гэдэг. Ингээ тавингууд хамгийн дээдлийн бичгээрнтээс за энэ улс ер нь яаж хөгжих юм бэ гэдэг харангууд бид нар ерөөсөө яг энэ ширээний тавцсан шиг тэгшгэн бүх юм хөгжүүлнэ гэд тавьсан байдаг байхгүй. Өөрөөр хэлбэл эренбэлэлт байхгүй. Ийм гой хөгжил рүү яаж очих юм гэдэг дүр зураг нь бас байхгүй. Төсөв чинь болохгүй. Тэгэнгүүт чинь төсөв хийж байгаа хүмүүс бүх юмаа сайжруулна гэцэнд нөхцөлд бүгдээр ингээд жиг тараах юм уу? Лоббитой арай өндөр тавиулах юм уу? Яах нь тийм тодорхойг болчт юм бэл. Эренбэхгүй төсөв. Тэгэхээр 20-50-аас бид нар энэ уус хаашаа явах гэж байгаа гэдэг дүр зураг авах үнэхээр хэцүү. Зүгээр авж байгаа дүр зураг нь гоё болно. Хүмүүсийн амьдрал сайжирна, эдийн засгс нь уулуурхаа бол бид нар энэ өстийг авчирна гэсэн л өөр юм байхгүй. Тэгэхээр чи нөгөөх тийм хөгжлийн төлөвлөлт гэхээр тийм бидний сонгож авсан замтай ч жоохон зөрчилдөж байгаа яг үнэндээ. Тийм авторитар, дэглэмтэй одоо Сингапур шиг тийм солонгос яг хөгжлийнхээ ихэнх шатанд үеэсэн солонгос, Тайван ийм улс орнууд, Азийн улс орнууд арчил гэж юусо бодохгүй байгаа байхгүй юу? Нэг хүн сонгож байгаад нэг хүн чиглүүлээд урт хугацааны бодлогыг тэр хүн хийж явж байгаа байхгүй юу? Хүнээс хамааралтай. Гэтэл тэр сонгож авсан зам чинь бидний зам биш байхгүй юу? Бид нар чинь богино хугацааны улс төрчдийг сонгож бодлогоо дэвшүүлээд ахаар бүр төрөлхөөсөө цаанаасаа юм зөрчил үүсэж байгаа. Тэгэхээр миний бодлоор дэлхийгээр нийтээр нь байгаа нэг проблем өөрөө энэ байхгүй. Одоо хиймэл оюун ухаангаа ярьчих чинь зөв. Нөгөө цалин төлдөг яадаг мадаг ажлын байрууд чинь улам байхгүй болно шүү дээ энэ чинь зөв. Нөгөө залуучуудын ажил эрхлэлт чинь улам мууд шүү дээ энэ чинь тэ. Хуульчид болон анхан шатны одоо юу гэдэг нь судалгаа шинжилгээнийх нь бүгд ажилгүй болно гэдэг ерөнхий хүлээлт чинь жилээс 5 жилийн дотор шүү дээ энэ чинь. А гэтэл нөгөө тэтгэврийн бидний нөгөө талд нь төлөх ёстой хүмүүсээ бид нар яг яах гэдэг. Энэ чинь том реформын миний бодлоор юу нэг эхлэхдээ одоо хэдүүлээ юу гэдэг нь тэтгэвэр нь дундад цалингийн 50, 60, 70, 80%-аас эхэлж байгаа бол нэг өөр. Хэдүүлээ чинь 35%-аас эхэлж байгаа шүү дээ. Бүр тэр доороос. Тэр энэ их том реформыг хэдүүлээ урдаа байх шиг нэг юм ярьж байгаа шиг байна. Яг гэхээр миний хэлсэн санаа юу гэхээр одоо 20-50-ын анхны санаа нь 20-30 Сауди Арабийн юу байхгүй юу? 20-30-аас юу сэтвлээд 20-50-ыг Монгол улсад авчирж байгаа. Яг тэгэхээр 20-30 чинь айгүй тийм модонд орсон байхгүй хэсэг. Тэгээд айгүй олон улс орн хуулах гэж оролцсон. Тэгээд манай хувилбар чинь 20-50 байхгүй. А гэтэл институцийн тогтолцооны хувьд Сауди Араб чи хаант болсон шүү дээ. Тийм үү, өөрөөр хэлбэл засаглал нь маш тодорхой, солигддоггүй нэг залгамжлагтай ийм тогтолцооны юмыг бид нар авч хэрэгжүүлэх гэж байгаа шүү. Энийг аюулсан анхаарах хэрэгтэй. Залуу хүмүүсүүд энийг анхаараарай. Энэ бол баг боломжгүй. Урт хугацааны хөгжлийн төлөвлөлт гэдэг бол
бид нар мянга төлөвлөж болно. Гэхдээ яг үүндээ амьдрал бол шал өөр шийдэгдэж явна. Нөгөө тал хуучшуул бол одоо биднээс дээшээ насны үеийн хүмүүс бол нөгөө социализмын үеийн толгойд нь байгаад байгаа учраас төлөвлөж болно штэ гэж бас бодоод байгаа нийгэм. Тэгэхээр нөгөө залуучууд нь Сауди Араби шиг буруу институцийг хараад болох юм биш үү гэж бодно. Хоёроос дээшээ хүмүүс нь болохоор хуучин болж исэн штэ. Яагаад ингээд хятад шиг 5 жилийн төлөвлөгөө тэр нэг уягдаад явж болдгоо ингээд. Тэгэхээр ингээд том зургаар харахаар Монгол улсын аюул олон хүмүүс нь нэр болох юм бишүүгээ бодцохоор өөр юутагаас сэдэлтэйгээр болох юм бишүүгээ бодцохоор нэр болох юм бишүү гэж бодогдоод байгаа байхгүй юу? Үнэн гэхдээ би ингээ асуугаад юм гол проблем одоо юун дээр гэхээр ийм нөхцөлд энэ проблем шийдэв штэ сая нэг нийтийн санхүүгийн энэ чинь шийдэхэд амар хэцүү байгаа. Болж ивэл улс төрчид хойшлуулчих гээд байгаа үз. Жохон энэ тэндээс янзлж ясна шийдчих гээд байгаа. Энэ чинь бид нар зардал цаашаа нэмэн штэ энэ чинь. Тэ эсвэл үнэхээр ядуурл дээр ядуу сегмент дээр амар том ачаал нэмэн штэ энэ чинь шийдэхгүй л байгаа юм бол тэр надад бол яг энэ саяын тогтолцоо энэ хоёрс ингээд амар зөрчилтэй. Тэгээ яаж энийг хэдүүл ард нь гардаг юм ба. Энэ төлөвлөлтөн дээр зүгээр яг та бүхний хэлснээс бодоход нэг ийм засвар хийж болмаар санагдаж байна л да. 28 онд бид сонгуулийн дараа дараагийн засгийн газрын мөрийн хөтөлбөр батлсан тийм ээ. Одоогийн тогтолцоо маань нөгөө мөрийн хөтөлбөр гэдэг ойлголт хэвээр байгаа учраас засгийн Монгол улсын хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө бол тусдаа хуультай нөгөө ийм байдлаар ингээд төлөвлөнө гэдэг аргачлалтай байхгүй бас. Гэтэл мөрийн хөтөлбөр маань тийм зүйл байхгүй. Үндсэндээ ялсан нам гарч ирээд өөр мөрийн хөтөлбөр ингээд згсээд. Тэгэхээр яг сайн дурдсан асуудлууд байна. Тэгээ маш олон үйл ажиллагаа явуулаад үр дүнд хүрч байгаа гэсэн мэддэхгүй. Хоёрдугаар нөгөө бүх асуудлаа жиг төгжүүлнэ гэдэг тавьчих учраас болохгүй нэ. Тэгэхээр дараагийн одоо 28 онд батлах засгийн газрын мөрийн хөтөлбөр гэдэг нэртэй бичиг баримт байна. Эхний оршил хэсэгтээ бол нөгөө зайлшгүй шийдэх ёстой асуудал гэж байх хэрэгтэй байна те. Тэрийг одоо нөгөө эрчим хүч нийгмийн даатгал цахилгаан дулааны үнэ те. Тэр бол цусгаан тухайн дараагийн 4 жилийн засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хамгийн эхний ээлжинд шийдэх ёстой асуудлын зайлшгүй тусгадна гэдэг. Тэгээд дараа нь бусад асуудал гэсэн байдлаар нөгөө бүтцийн хувьд те ингэж чиглүүлж өгөхгүй бол өнгөрсөн 24 онд бид харсан шүү дээ. Ерөөсө бараг 1 сарын дотор те маш хурдан хугацаанд мөрийн хөтөлбөр боловсруулж орж ирээ. Тэрэн дотор нь бараг төсөд байхгүй 14 мега төсөл гэж тасалж орж ирээ те. Сонгуульд ялцсны дараа засгийн газар чинь нөгөө мөрийн хөтөлбөрийг яаж боловсруулах вэ гэдэг аргачлал байхгүй хязгаар байхгүй. Тэрэн дотор юу тусгаж болж байгаа вэ? Одоо улс орнуудын түүхийг харахаар, эдийн засгийн түүхийг харахаар одоо Америк ч юм бол энэ тогтолцоогоор 200-аар 250 жил явчлаа. Англи улс бол яг үнэндээ энэ тогтолцоогоор шилжээд маш олон жил явж шít. Одоо хэдэн зуун жилээр. Тэгэхээр энэ Япон байна. Энэ улсууд чинь арчилсан мөртлөө бодлого нь ингээ уялдаад эдийн засгийн хөгжлөө хүмүүсийн амьжиргааны чанар нь сайжраад амьдрал нь сайжраад ингээд шít. Тэгэхээр бол 4 жилээр сонгогдож явдаг тогтолцоонд биш. Одоо энэ намууд юун дээр бооцоо тавих юм бэ гэдгээрээ бие биенээсээ ялгараад одоо жишээлбэл нэг нам нь бид нар нийгмийн даатгалын тогтолцоог хэтэрхий урт хугацааны зорилт бочих учраас тэрнээс аль болох зайлсхийе. Дараачийн руугаа оруулчих гээд. Хэрвээ 4 жилд хэрэгжиж болох тэр бодлогоор өрсөлдөөд ингээд өрсөлдөөд авах юм бол зөв өрсөлдөөн гэж би дотор харах гэдэггүй. Тэгээ харах юм бол эдийн засгийн ингээд алгуурах нарвсна. Сул тал нь удаан. Яагаад тэгэхээр нийгмийн даатгалын салбарыг нийгмийн даатгалын тогтолцоог барьж авах улс төрийн нам байхгүй болно. Эрүүл мэндийн даатгалыг зөвшөөрлөх нам байхгүй болно. Одоо ингээд экспорт 18 тэрбум доллар, 20 тэрбум долларыг зориод валютын орлого маань ингэж өсөд идэг. Хүн амын тоо маань ер нь хэвээрээ штэ баг зөв. Нэг жоохон нэмэгдсэн. Тэгвэл бид нар маш олон том юм суур нийтийн санхүүтэй холбоотой реформуудаа хийх боломж биднэрт гараад ирчихлээ. Дандаа байх юм үгүй юм мэдэхгүй зөө. Заримдаа эн чинь бас алга болцдгийн хөөс шиг зөө. Одоо тэр 13 он шиг ингээд нүүрс $30 хүрээд амнаасаа зарж чадхаа болчтیں۔ Тэгэхээр энэ зис $1000 дээр ороод ирэхээр үнэндээ хэцүү юм чинь зөө. Тэгэхээр одоо хэдүүлээ боломжтой дээр энэ юм төлөвлөлээд авах. Миний бодлоор тийм нийгмийн даатгал дээр нийгмийн даатгалын тогтолцоон дээр яа харахгүй бүх юмыг хараар будах наашаа. Гэхдээ нөгөө хоёр нам зөвшөлтсөө зөв бодлогыг хоёулаа ингээд зөвшөөрч чадах юм бол зөвшөлт өрөх юм бол нийгмийн даатгалын тогтолцоо нэг алхам тэр алхамаас бол юу харсан гэхээр тийм нэгдмэл сонирхол бас бий болж болох юм байна гэж харагдсан. Хоёр тавь дээр бол
2050 онд нэг хүнд оногдох дотоодын бүтээгдэхүүн 12 мянган доллар гарна буюу одоогийн түвшнээс нэг 7.5 дахин өсөх ёстой гэдэг тийм. Тэгэхээр одоо 2050 ч маш ойрхон байна. Энэ богино хугацаанд бид нэр ийм өндөр өсөлтийг хийж чадах уу? Энэ бол нэлээд боломжгүй зүйл болчихж байгаа. Гэхдээ ийшээ дөхүүлэхийн тулд бид нэр юу хийх ёстой юм бэ гэхээр одоо эдийн засгийн тодорхой салбаруудаа хөрөнгө оруулалтыг шаардлагатай. Энэ дээр хамгийн одоо манай эдийн засгийг одоо авч явж байгаа салбар болохоор уул уурхай бид бүгдээ мэдчихэе. Тэгэхээр Монголд хэдэн том төслүүд байгаа л тийм Монголын эдийн засгийг авч явж байгаа. Тэгэхээр энэ уул уурхайн төслүүд дээр одоо дараагийн шин одоо төсөл гарч ирэхэд энэ хайгуулын асуудал тий хайгуул дээр хөрөнгө оруулалтын асуудал бол нэлээдгүй чухал байдаг. Тэгээд энэ лиценз хэцэлж байгаатай холбоотойгоор лицензийн тоо бол нэлээд буурсан. Дээрээс нь улсын төсөв дотор хайгуултай холбоотой зарлууд огт гарч ирэхгүй. Тэгэхээр яг хуу одоо байгаа мөнгөн дээрээ л бид нэр яриад байгаа болохоос биш ирээдүйд байж болох тэр мөнгөн дээрээ одоо хөрөнгө оруулалтууд хийхгүй болвол бид нэр нэлээд хоцрохоор байна гэдэг ийм асуудлын нэг санаа. Дээрээс нь эдийн засгийн бүтцээ харах юм бол за дэлхийн нийтийн одоо энэ түүхийн эдийн үнийн шоконд бол энэ салбар маань одоо нэлээд өртөмтгий гэдэг бол мэдчихэж байгаа. Гэхдээ бас харьцангуй савлгаа багтай одоо эдийн засгийн савлгаа багтай салбар маань бол хөдөө аж ахуйн салбар байгаа да. Хөдөө аж ахуй, мал аж ахуй за тэгээд газар тариалан гэх. Тэгэхээр эдгээр салбаруудад ерөнхийдөө хөрөнгө оруулалтууд нэлээд хийгддэг юм. Яг энэ зээл олголт дотроо ингээ бүтцийг нь харахаар манай одоо Монгол улсад олгож байгаа зээлийн бараг 50 орчим хувь нь хэрэглээний зээл ба. Тэгэхээр ерөөсөө хэрэглээний эдийн засгийг дэмжсэн ийм санхүүжилтийн хөрөнгө оруулалтын бодлоготой байна. Гэтэл бид нар чинь юу хүсэж байгаа вэ гэхээр эдийн засгийн өсөлт ажлын байр те нөгөө нэг олж байгаа цалин маань ингээ бодиттой байх зүйлийг хүсэж байдаг. Гэтэл хөрөнгө оруулалт одоо тухайн салбарыг хөгжүүлж байгаа хөрөнгө оруулалт маань энэ эсрэг байна. Сая яг энэ мал одоо ногоон зээл гэж одоо сүүлийн үед одоо төр засаг маань ч Монгол банк маань ч нэлээд ярьж байна л та одоо нийт зээлийн 15% ногоон зээл болгоно. Тэгэд ногоон зээлийн тайлангийн бүтцийг харахаар яг энэ доктортой мал аж ахуй, доктортой хөдөө аж ахуй гэдэг дээр ерөөсөө бараг тоолох тийм. Бүтцээр одоо манай гол contribution чинь уудаархаа хөдөө аж ахуй явж ирлээ шүү дээ. Гэтэл хоёулаа асуудалтай. Хөдөө аж ахуйн салбар яагаад гэхээр нөгөө 70 сая толгой мал төрсөн, толгой мал сүүлийн 3 жил буураа 58 сая толгой төрсөн. Өнгөрсөн оны толгой шүү дээ. Тэгэхээр хөдөө аж ахуй нөгөө бэлчээр мал аж ахуйчаас манай төвөгтэй тал нь фермер аж ахуй биш учраас малын тоотлогоо бид нэр жолоодлоготой өсгөж чаддаггүй. Энэ бол 58 сая толгой гэдэг чинь 10 сая нь бод байхгүй. Цаана нэг 48 сая толгой бог. За тэгээ энэ дотор нөгөө хээлтгч хээлтүүлэгчийн тоо гэж үүдэг. Тэгэхээр энэ нөгөө 3 жил дараа буурчихлаар жил болгон дараа төлөх малын тоо буурч. Тэгэхээр ойрын жилүүдэд ямар нэг дэмжлэг арга хэмжээ авахгүй бол малын тоотлогоо буурсаар байна. Тэгэхээр ойрын 2-3 жилдээ хөдөө аж ахуйн салбар дээр айхтар том contribution байхгүй өсөлтийн хувь нэмэр те. Уул уурхайн салбар дээр ягаад санаа зовж байгаа гэхээр 17-18 онд нөгөө олон улсын валютын сангийн тусламжтайгаар бид нар эдийн засгаа зөвшөөрүүлээд дээр нь яг энэ явцад нь оюу толгой хөрөнгө оруулалт орж ирээд ингээд одоо яг нүүрсний орлого буурж байгаа том хувь нэмэр боллоо шүү дээ. Тэгэхээр энэний хөрөнгө оруулалт маань дууссан тийм. Эхний удаагийн өсөлт нь гарцсан. Тэгэхээр энэс цаашаа дараагийн том өсөлт гэж байхгүй. Дахиад нэг том оюу толгой шиг ч юм уу эрдэнэ шиг том уурхай нэхгүй бол дахиад том хөрөнгө оруулалт байхгүй. Тэгэхээр эдийн засгийн нөгөө нам өсөлтийн төвшөнд байна гэхээс нөгөө дахиад дээш нь 6-7 хөрөнгө өсөх contribution байхгүй болчих. Тэгэхээр бидний найдлага бол уг нь уул уурхай байдаг. Гэтэл уул уурхай салбар маань өөрөө юм асуудалтай. Гуравт санаа зовж байгаа асуудал нь гэхээр ажил хүчний дутагдал. Одоо 1 сая 200 мянган хүн ажиллаж байгаа. Энэний 250 мянган төрд ажилладаг. Төсөөс цалин авдаг тийм. Тэгээ мал аж ахуй 300 мянга гэхээр яг нөгөө үйлдвэрлэл үйлчлэгээ нөгөө бүтээдэг салбарт ажил хүчин маань дутагдaltaй. Ийм учраас бид нар гадаадаас ажил хүчин авдаг. Дээр нөгөө хүн амын бүтцийн мэрэгчлүүдийн өгөөд авах зүйл бинж хүн амын цон хүмүүн дуусгах чинь 9 жилийн дараа бид нар тэтгэврийн насны хөгжүүд маань улам их болох гэж байна тийм. Ачаал нь улам ирж байна. Тэгэхээр яг нөгөө бүтээдэг салбартаа бид нар нөгөө ажил хүчээ бэлтгэж сургах арга хэмжээ авахгүй бол уул уурхай тээвэртэй авц замын салбарт маань ажил хүчин жил ирэх тусам дутагдаад байгаа юм хүндрэл. За төсөв тал дээр ямар хүндрэл байна гэхээр нөгөө одоо ч гэсэн угаасаа бид нэг өндөр зардалд яваад ирсэн тийм 250 мянган ажил хүчин маш их. Тэгэхээр нэг материалын үнийн өсөлт болон бушид хүчин зүйлээс хамаараа тэгээ салбарын тавьж байгаа зорилтоос хамаараа энэ зорилт маань буурахгүй байна. Угаасаа цааш. Тэгэхээр энийг багасгах ямар нэгэн реформын шинжтэй бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээ авахгүй бол аль нэг салбар санаачлагаараа төсөө хэзээ ч бууруулахгүй. Тэгээ одоогийн нөхцөл байдал бол юу вэ гэхээр мэдээж инфляцийн өндөр орчинд эдийн засгаар гарч байгаа үйл хөдлөлүүд юу болдгоо гэхээр тодорхой ус байдал өсчдөг учраас пүүсүүд төлөвлөлтөө бол асар өндөрлөл байгаа. Зардал бол маш өндөр болно. 10% инфляцтай явах юм бол цалингаа дахиад өсгөх асуудал гарна. Тэгэхээр ч нөгөө цалин инфляц цалин гэдэг нөгөө гинжүү урвал руугаа орно. Дээрээс нь бид нар банкны салбарыг аюул сайн харах хэрэгтэй.
банкны салбар бол одоо яг одоогийн өнгөрсөн мэдээлэлээр харахад бол зээлийн өсөлт өндөр байгаа хэдий ч энэ бол зээлийн эрэлт бол асар сулрна. Яагаад гэхээр нөгөөх нь нийт эрэлт ч өөрөө сулраад байгаа учраас зээлийн эрэлт сулрна. Зээлийн эрэлт сулраад онгот ч банкуд дээр аяг их нөөц хоримтлагдана. Тэр нөөц хаашаа явах нь бол банкуд дээр л сууна. Тэгэхээр эндээс юу харж байгаа гэхээр нөгөө зээл чинь ингээд эрэлтэн суларч байгаа эдийн засгийн дахиад сулраал нөгөө сулардаг процесс чинь ингээд гинжин уруул шиг ингээд яваад байна. Тэгээд энэ шатхууны үн сэрэгтэл буцаад хэвийн юундаа ортол уулуурхай салбар бол хүндрэлтэй хэвээрээ байна. Уулуурхай салбар дотроо нүүрсний салбар хүндрэлтэй байна. Нүүрсний салбар хүндрүүл нөгөө засгийн газрын орлого тасалтаад, засгийн газрын төсвөөр дамжаад нөгөө эрэлтийг дэмждэг, өмнө нь дэмжиж ирсэн тэр хэсэг чинь бол байхгүй болчихно. Тэгэхээр эдийн засгийн идэвхжил бол эх 12 сард бол нэлээд сулрахаар тэгж харагдаж байгаа. Наан нэг арга нь бол юу вэ гэхээр энийг ашиглаад бид нэр инфляци бууруулад хүлээлтийг жигдрүүлэх юм боломж бол давхар харагдах хэвээр. Гол хөндрөл бол төсөвдөр орж ирнэ. Энэ төсвийн алдагдлыг яаж давах вэ? Орлогоор нөхөж биш энэ тодтголоор давна. Өөр зарлагаач тань орлоготой зохицуул зарлагаа тань тэгээд улмаар алдагдлаа ч гэсэн хуулиндаа нийцүүл төсвийн тогтвортой байдлын тухай хуулиндаа нийцүүлээд оруулж ирэх хэрэгтэй болно. Эх 12 сард бол тиймэрхүү нөхцөл байдал харагдаж байгаа. Миний зүгээс юу гэж харж байна гэхээр банкны одоо эдийн засгийн өсөлтийг гол дэмжижсэн одоо өдөөгч хүчин зүйл маань бол хэрэглээ байсан. Өрхийн хэрэглээ. За тэр дундаа бол бас инфляцид бас тодорхой нөлөө үзүүлж исэн хүчин зүйл нөгөө тээврийн хэрэгслийн үнийн өсөлттэй, тээврийн хэрэгслийн импортууд гэсэн. Тэгэхээр за одоо цахилгаан тоног төхөөрөмж зарж байгаа, одоо цахилгаан хэрэгсэл зарж байгаа одоо борлуулалтууд ч гэсэн нэлээд тавилгын үйлдвэрлэлүүд нэлээд одоо орон сууц шинээр орон сууц за тэдгээрийн тохиолдолтой холбоотой бизнесүүд тэрийг дагсан хэрэглээний зардлууд бол сайн нэлээдгүй бол эдийн засгийн өсөлтийг бол авчирлаа л та. Гэхдээ одоо инфляцийн энэ өндөр түвшиндээ байгаа тохиолдолд бол зээлийн хүү дагаад өснө, зээлийн хүүгээ дагаад ирэхээр одоо иргэдийн хувьд бол хэрэглээгээ бол танах ийм шийдвэрлэл одоо хүсүүсэйг бол орж ирэхээр харагдаж байна. За дээрэс нь банк болон за банкны бус санхүүгийн салбар дээр гарч байгаа нэг үзүүлэлт бол чанаргүй зээл өсөх хандлага руугаа бол орчихсон явж байгаа. Тэгээд давхар зээлтэй иргэдийн тоо бас нэлээд их байна гэдэг статистикүүд гэсэн яригч байгаа. Тэгэхээр энэний цаана чанаргүй зээлийн тоо хэмжээ нэмэгдэж байна гэдэг чинь иргэдийн хувьд бол худалдаа авах чадвар тэр хэмжээгээрээ байхгүй болж байгаа юм нөхцөл байдал. Тэгэхээр эдийн засгийн одоо нэг хэрэглээ талаасаа ч гэсэн хумигдаад байна. Нөгөө талаасаа хязгаарлах хүчин зүйлүүд ч гэсэн нэлээдгүй байгаад байна гэдэг ийм зүйл бол харагдаж байна. Яг маргааш нөгөөдөрт бол би бол тийм гадаад эрсдлийг бол их бага байна гэж харж байна. Дотоод эрсдэл манай засаглалын өөрсдийн эрсдэл харин их тийм сонин сая одоо юу юм чинь жилийн дотор 3 засгийн газраас солилцчихгүй те. Тэгээд махны нийлүүлэлтэн дээр сая гацаа юм одоо гайхагдчих юм алга биш тийм хүн солигдоод байгаа бол тэгэл проблем үүсчихэл даа шүү дээ. Тэгэхээр ингээд нэг юм проблемуудыг өөрсдөө үйлдвэрлэж магадгүй эрсдлүүдтэй сайн анхаарах ёстой юм байна л гэж. Тэгэхээр төлөвлөлтөө сайжруулах, хяналтаа сайжруулах тэгээд бид нэг тийм том проблемыг би бол харахгүй юм. Ялангуяа төсвийн юм. Инфляцийн энэ юм дээр бол яг үүндээ хариуцсан хүмүүс нь ажиллаа хийвэл энэ чинь ямар ч асуудал биш юмыг л 10% болгочлоо гэж би хараад байна те. Энэ нөгөө 10% чинь эргээд амар сөрөг нөлөөд. Энэ тэр доор байж болох байсан шүү дээ чинь 5 6 4% дээр байж болох байсан юм яг. Тэг нефтний үн хичнээн өслөөгээд оршил ганц нийлүүлэгч шүү дээ зөв. Тэг тэр нөлөөг л үлдээгэл бусд нь бол явуул явж болох байсан шүү дээ. Нодлон бил урьдчилан нөгөө тогны үн нэмдэг чинь. Яг тэгж явсан шүү дээ. Тогны үнэ өсгчөөл бусд нь бол гайгүй ингээ явж яхад бол тэр чинь аяндаа шингээл ингээл ерөнхийдөө тогтворж болж байгаа байхгүй эдийн засгийн инфляци. За өнөөдөр хүрэлцээж энэ хэлцүүлэгт оролцсон явдал баярлалаа. Бид өнөөдөр засаглалын инфляцийн асуудлаар мөн эдийн засгийн цаашдын төлөв байдлын талаар өргөн үрэтэ санал солилцлоо. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа.